Хос олсон сургалтыг хамгийн энгийнээр тодорхойлох юм бол танхимын болон онлайн сургалтын үйл ажиллагааны хослол юм. Хос олсон сургалт нь олон давуу талтай. Эдгээр давуу талуудыг 6P-гээр тодорхойлж болно. Эхнийх нь оролцоо. Танхимын сургалтанд цаг хугацаа хязгаарлагдмал байдаг нь хүн болгоны оролцоог хангахад хүндрэл дагуулдаг. Харин цахим орчинд хүн бүрийн оролцоог хангах боломжтой. Дараагийн нэг P нь хурд юм. Хэрв маш олон төвчний сурагчид байгаа бол сургалтын хурдыг тааруулахад үнэхээр хэцүү байдаг. Хос олсон сургалт нь сурагчдад өөр өөр хурдаар суралцах боломжийг олгодог. 3 дахь P нь хувь хүнд чиглэсэн суралцахуйтай шууд холбогдно. Ихэнхдээ нэгэн жигд хурдтай сургалтын үед зарим сурагчид хоцрогдолд ордог бол зарим нь залхдаг. Хос олсон сургалт нь сурагч бүрийн онцлог хэрэгцээнд тохирсон сургалтыг олгох боломжийг бидэнд бий болгодог юм. Дөрөвдүгüүрх нь сурах орчин, байрлалын талаарх ойлголт юм. Хос олсон сургалтын хувьд бид анги танхимаас гадуур сэтгэж чадна гэсэн үг бөгөөд суралцагчид сургуулиас гадна ямар ч бодит орчинд байх боломжтой ба бид тэдэнтэй холбоо тогтоож харьцах боломжтой хэвээр байх юм. 5 дахь нь хувийн харилцааны P юм. Бид хос олсон сургалтын онлайн хэсгийг суралцагчдтай биечлэн харилцаагаа баяжуулах зорилгоор зохион байгуулж болно. Зарим хүмүүс онлайн сургалтын харилцаа нь хит хязгаарлагдмал бөгөөд энэ нь зөвхөн контенттэй харьцах явдал гэж боддог. Гэсэн хэдий ч бид зорилцоод сурагчдтай онлайнаар хувийн харилцааг бий болгож тэдний хэрэгцээтэй санал хүсэлтэнд анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Сүүлчийн P нь бэлтгэл. Бараг бүх багш нарт тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь сурагчид хичээлдээ бэлтгэлгүй ирэх явдал юм. Хос олсон сургалтын хүрээнд сурагчдад урьдчилан бэлтгэхтэн туслах олон арга бий. Нэмж дурдахад хос олсон сургалт нь багшийг үр дүнтэй заах бэлтгэлтэй байх боломжийг мөн олгодог. Багш нь хос олсон сургалтын онлайн хэсгээс сурагчдын суралцгүйн дата мэдээллийг гаргаж авч чадвал сурагчдын хэрэгцээнд нийлүүлэн тухайн өдрийн хичээлийг бэлтгэж болно. Миний бодлоор эдгээр 6 арга болох оролцоо, хурд, хувь хүнд чиглэсэн суралцгуй, орчин, хувийн харилцаа, бэлтгэл зэргийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал хос олсон сургалт нь сурагчдын суралцгүйг дээшлүүлэх боломжтой.